Тэгтээ буцаад хурж ирээд өдрийнхөө ланчийг бэлтчихлээ. Амтд төмстэй тофу шарж болгоод тэгээ давс ерөөсөө ирэхгүй байгаа. Хар перс базиликаар амтлаад спинач доорн дээрсээд тэгээд кимчитэй цам мэд идэх гэж байна. Хэрэгтэй уураг тэгээд нүүрс ус эслээ зэрэг ингээд нэг дор авчиж байгаа. Өчигдөр болохоор би өвхрийн махтаа шүл хийж идсэн. Тэгээ өнөөдөр арай хөнгөн болохгүй өрнөөсөө шинэ бижилдээ хаал хийгээд бодоод хийжлээ. За эхнийх нь болохоор Yes Style-аас загсан бүтээгдэхүүнүүдэд задлж үзье гэж бодож байна. За Access Wine нарны тостой тэгээд Dark Spot Correcting Glow Serumтэй ийм батг гарахаар төрхтэй юм жижиг юмтай ийм кит загсан байгаа. Black Friday-ээр нэлээд сайн хямдарсан байсан. Тэгээд таад миний промо код NINJ 518 гэж ороод 5% хөнгөлт идэх боломжтой байгаа шүү. За тэгээд тэндээс бас надад тодорхой хэмжээний орлого орж ирнэ. Тэрийг би эргүүлээд видеогоо сайжруулахад зарцуулъя гэж бодож байгаа учраас намайг дэмжээгүй байл таад купон код ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгээд өөр хэлсэн бараг гэвэл хэмээн Монгол байхдаа хэрэгэлдэг байсан Monos зардаг хадал лобогийн дотроо 30-тай 5 минутын тавьдаг юм маск байгаа. Тэгээд өвчнөд хадгалцдаг энэ айгу зүгээр байдаг шүү. За тэгээд Food Logic-ийн Burning Glory D-Day гэдэг энэ хоол шингэцийг сайжруулдаг бас өөх шаталтыг дэмжиж өгдөг дасгал хийхэд нэмэлтээр уудаг юм supplement байна. Эндээс 2 харьцгийг авсан байгаа. Тэгээ бас Black Friday гээд хямдарсан байсан. Эднийх айгүйх Солонгос, Японы витаминууд тэгээ supplement-ууд нэмэлт хийж коллаген зэргийг зардаг байгаа. Тэгээд сонирхоод үзээрэй. Дараагийн гутал нь болохоор ийм Kitten Hills байгаа богинохон намхан үсгийтэй. Тэгээ би ийм намхан үсгийтэй гуталд айгуу дуртай, өндөр үсгийтэй гуталд дурггүй. Алхахад айгуу тухгүй байдаг учраас би өөрөө ч тэмцээ алхдаггүй. Тэгэхээр аль болох намхныг сонгож өмсдөг байгаа. Гөлн дэвтэйхэн өдөр тутамдаа өмсч болно. Яа. Энэ гутал маань болохоор ийм харагдчихээн арьсан айгуу гоё яваад үсгийн нас айгуу гоё боломжийн үсгийтэй харагдчихээн намхан. Тэгээд уул нь бас ийм гоё. Тэгээ би size 8 өмсдөг. За ийм төфөл авсан байна. Одоо хамтдаа өмсөд үзье. Ийм гоё хөлн дэвтэйхэн гутал байна. Ингээд өмсөд харах юм бол маш ихтэй харснаас айгүй чанартай харагдчихээн гэж би бодож байна. За hi everyone. Цэцэд хэвэн амьдралтай орчоо гэж байна. Тэгээд шинэ он гараад хаврын семестр маань эхэлсэн. Тэгээд хичээлүүдийн хаажгаар 100 дадлах их газраа хайгаад олон зүйл зэрэг амжуулаад явж байна. Тэгээд нөө нэг амралцсан гоолын дараа эргүүлээд нэг ажилдаа орохоор айгуу тийм санаа нэлээд хойлог болчдөг шүү дээ. Нэг юм гоё ихтэй ач юм шиг. Тэгэл нөгөө аяллаар айгуу гоё өдөр тутмын амьдралыг мартаад явж байгаа дэрсэн учраас эргүүлээд нөгөө өмнөх хэвийн горондоо орох гэж бас жоохон хугацаа аваад тах шиг байна. Тэгээд дөнгөж хичээл маань эхлээд нэг удаачгүй 7 хоногч болоог байна л та. Тэгээ яг явандаа буцаад ингээр рутинд орчих. Тэгээд өнөөдөр болохоор би газар сууж жоохон дахиндах байгаа бодлуудад хэвчлэе гэж бодоод тэгээд энэ сарынхаа төлөвлөгөөнүүдийг гаргаад тэгээд энэ жил бас хийхийг хүсэж байгаа зүйлүүд за ойрын хэдэн жилдээ хийхийг хүсэж байгаа зүйлүүд карьерийн хувьд, эрүүл мэндийн хувьд за тэгээд аяллаар бас хаашаа руугаа юу шинж үзмэд байгаа гэд зүйлүүдэд оруулсан баггүй юу. Тэгээд жишээлбэл төлөвлөж байгаа аяллуудаас би таад хуваалцъя л да. Би 25 онд чадвал Аляск явъя гэж бодож байгаа. Төлөлийн туяа үзье гэж бодож байна. Тэгээд хавар Юта явна. Тэгээд энэ оны төгсгөлд Европ явъя гэж бодож байгаа. Тэгээд тэрнээс цаашаа миний төлөвлөсөн зүйлүүд болохоор сургуулаа төгссөний дараа South Africa явъя гэж бодож байгаа. Сафаригаар аялье гэж төлөвлөлөөд айгүй олон жил болж байгаа. Тэрийг хэрэгжүүлэе гэж бодож байна. Тэгээд тэрний дараа Egypt, Энтхэг за тэгээд Непал гэх мэтчлээ ингээд аяллаа төлөвлөгөөнүүдийг гаргаад тэгээд манай нэг найз надад Normal Trip-ийн номыг өгч ирсэн. Сериал нь байдаг шүү дээ. Тэгээд тэрний номыг өгч ирсэн. Тэгээд би уншиж чадахгүй л яваад байгаа. Тэрийг юу гэсэн энэ сард уншиж эхлэе гэж төлөвлөж байна. Тэгээд шинээр очихыг хүсэж байгаа үзмээр байгаа газар гэх юм бол Атлантад болохоор Museum of Illusions гэдэг юм contemporary art тэгмүүдтэй хажуугаар нэм янз бүрийн тийм tricky сонирхолтой үзүүлбэрүүд энэ төр үзүүлдэг тийм музей байдаг. Тэр музейг очиж үзье гэж бодож байна.
Тэгээд дараагийн шинжлэлээр манай найз ирнэ. Тэгээд бид хоёр Met Gallery үзье. Тэгээд MoMA бас үзье гэж бодож байгаа Нью-Йоркод. Тэгээд Европ явахаараа бас үзмээр байгаа галерей музейхаа жагсаалтыг гаргаад тэгээд хичээл сонголтын дээр бас юун дээр анхаарах юм, career plan дээр юун дээр анхаарах юм гэх мэтчлэн арай нэг өдөр тутмын амьдралаасаа гараад илүү чухал яг дараагийн саруудад хийх, энэ ондоо хийх, тэрний дараа жил хийх зүйлүүдэд төлөвлөсөн байгаа. Тийм байна. Тэгээ би одоо яг хэдэн компаниуд руу аппликейшн явуулаад сууж байна. Тэгээд бас овоо өрхөн цаг орд юм байна. Тэгээд юу болоод болог ямар ч бас аппликейшнуудаа явуулаад тэгээд Америкийн ихэнх компаниуд одоо 26-27 оныхоо дадлагын хөтөлбөрүүдийг төгсөгчдөд зориулсан мэргэжүүлэх хөтөлбөрүүд одоо зарладаг. 2-3 жилийн өмнө зарладаг гэсэн. Тэгээд тэрийгээ одооноос хийж эхлэхгүй бол амжихгүй болж байгаа учраас планы гаргаад аппликейшнуудаа явуулж байна. Тэгээд юу болох нь дараа нь ажлын ярилцлаганд урагдаад тэгээд тэнцэн хариу авах гэдэгт бол би итгэлтэй байна. Тэр үедээ бас тусна та хэдэд бичлэг хүргээд яг ямар шалтгаалтай явсан бэ? Юун дээр анхаарах хэрэгтэй байт юм бэ? Монгол Америкийн ялгаа юунд байна вэ гэдэг талаар ярих гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэгийн үрээ дуусгая гэж бодлоо. Тэгээд таалагдсан болов уу гэж найдаж байна. Боломжтой үед илүү гоё сонирхолтой бичлэг оруулж байгааг хичээнэ. Гэхдээ ялцчгүй хичээл хичээр бол айгүй завгүй болчдөг. Тэгээ хүнд нөгөө нэг юу чухал вэ гэдэг дараалал тогтоох айгүй чухал байдаг шүү дээ, тий. Яг одоогийн байдлаар бол миний амьдрал чухал байгаа зүйл маань бол миний карьер болон хичээл гам байгаа. Тэгэхээр видео маань мэдээж үүний дараагаар орж ирж байгаа учраас та бүхэн ойлгох байхаа гэж найдаж байна. Тэгээд лайк дараагүй, subscribe хийгээгүй бол намайг дэмжиж хийгээд өгөөрэй гэж усмаар байна. Тэгээд та бүхэн өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.